Энэхүү камерыг та ашиглаад гар утасныхаа аппликейшнаар холбохын тулд видео гэсэн аппликейшн гар утсан дээрээ татсан байх хэвээр. За тухайн аппликейшн руугаа ороод аппликейшн руугаа орсныхаа дараа энэ камерныхаа Wi-Fi-ыг холбож өгөх хэрэгтэй. Wi-Fi-ыг холбохын тулд гар утасныхаа Wi-Fi руу ороод энэ дээрээс CVR гэсэн нэртэй Wi-Fi-ыг сонгож өгөөд код нь бол 1-8 байдаг. Үйлдвэрийн код байдаг учраас шууд энэ кодыг хийгээд холбогдох боломжтой. Wi-Fi-ийнхаа кодыг хийж холбосныхоо дараа буцаад аппликейшн руугаа ороод шууд камер маань ингээ ороод ирдэг байгаа. Камерны маань үндсэн дэлгэцсэн шууд гарч ирнэ. Үүнээс гадна доор байрлах газрын зурган дээр болохоор яг тухайн хар хайрцаг байгаа байршил нь бол ингэж харагддаг. 0 км гэдэг нь болохоор тухайн километр цаг хурдыг бас харуулдаг байгаа. Бичлэг рүүгээ орж үзэхдээ энэ файл руугаа ороод тухайн өдрийнхөө явсан бичлэгүүдийг шууд сонгоод үзэж болно. Бичлэг тус бүр 1 минутын хугацаатай бичигддэг. Гар утасны цагаар тохирсон байдаг учраас энд он сарыг тохируулах шаардлагагүй. Үүнээс гадна settings рүүгээ ороод тохиргоонуудыг хийж өгдөг байгаа. Sound recording буюу дотор гадна дуу чимээг бичин хаана энергээ тохируулна. Нэгтрчлаа бол 2K 1080 гэсэн янзаар тохируулж бууруулж болно. Loop record options буюу бичлэгийн нийт бичих хугацаа 1 минутыг тохируулсан байгаа нь бичлэгүүд нь 1 минутаар ингэж тасарч memory card дээр хадгалагддаг гэсэн үг. Collision sensing буюу явж явах үеийн дөрвөлт мэдрэгч байгаа. Мэдрэгчээ 3 янзаар тохируулна. Баг, дунд, их гэсэн янзаар. Энэ мөн ялгаагүй зогсоол дээр байх үеийн дөрвөлт мэдрэгч байгаа. Энийгээ ингээд тохируулж өгснөөр таны автомашин дөрвөлтийнхөө мэдрэгчээр ажиллах боломжтой байгаа. Паркинг мониторинг гэдэг маань зогсоолын үед мэдрэгчээр биш дасралтгүй бичлэг хийдгүүлэх шаардлага гарах юм бол энэхүү тохиргоог тохируулж өгдөг байгаа. 12, 24, 72 цаг гэсэн тохиргоогоор тохируулж өгнө. 24 цагийг тохируулснаар таны автомашин унтарсны дараа 24 цагийн турш тасралтгүй ардл уртлаа бичих боломжтой болгож өгдөг байгаа. Унтарсан үед time lapse гормоор бичдэг. Time lapse горим гэдэг маань энгийн бичлэгээс хэд дахин хурдлуулсан бичлэгийг хэлдэг. 1 FPS, 2 FPS гэдэг маань тухайн бичлэгний хурдыг ингэж тохируулж өгдөг байгаа. Ингэж хурдан бичснээрээ унтарсан үед илүү багтаамж бага memory card-ын зай ажилтдаг байгаа. Тийм учраас бүх хар хайрцаг унтарсан үед time lapse гормоор бичигддэг байгаа. Доошлуулаад Wi-Fi-ийн нэр болон пассвордаа өөрчилж шаардлагатай байх юм бол өөрчилж болно. Энэ memory формат хэсэгт ингээд memory card-ны маань нийт багтаамж болон хоосон ингээд харагдаж байгаа, зайн шууд харагдаж байгаа. Гэх мэтчлэн ингээд гар утасныхаа аппликейшн дээрээс тохиргоонуудаа хийгээд өчтдөг байгаа шүү.